тушаагаад бэлэгдлээр бас ингээд эхэлж байгаамаа. Тэгээд сайхан тоолгоны үйл ажиллагаа эхлүүлж байгаа өндөр насны буураад За та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. 2020 оны Монгол Улсын улс орон даяар эхэлж байгаа хүн ам орон сууцны тоолгын үйл ажиллагааг албан ёсоор нэрээр бид өнөөдөр цуглаад байна. Увс аймгийн хүн ам маань одоо сүүлийн үед өсөж байгаа. За бид нар бол хүн амынхаа тоолгыг 10 жил тутам нэг удаа хийдэг. Энэ удаагийн тав бидний оролцож байгаа энэ ажил бол бас 11 дахь удаагийн хүн амын тоолго байгаамаа. Энэ ажилдаа бас та бүхнийг маань одоо жил гаруй бэлдсэн. Хууль гарснаас хойш бол 17 онд бодлогдсон хуулиас хойш одоо 18, 19 он гэдэг 19 онд бол нэлээдгүй энэ ажлын хэсэг бол идэвхтэй ажилласан гэж бодож байгаа. Тийм болохоор та бүхэн маань одоо ингээд ажилдаа гарахад бол бэлэн бэлтгэгдсэн байгаа гэдэгт бол би бүрэн итгэлтэй байна. Ингээд 2020 онд Монгол Улсын хүн ам орон сууцны тоолгын үйл ажиллагааг Увс аймагт албан ёсоор эхлүүлэхэд бэлэн болсон байна. Ингээд та бүхнийхээ энэ тоолгын ажилд амжилт хүсье. За өнөөдөр Монгол Улсын хэмжээнд хүн ам орон сууцны 2020 оны улсын тоолго маань улс орон даяараа нэгэн зэрэг эхэлж байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд хүн ам орон сууцны тоолгот маань нийтдээ 96 тоологч, 26 шалгагч, сум багийн төр төвчөөний 500-аад гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр бол тоолгын ажил маань эхэлж байна. За бид нар уламжлал ёсоор мөн тоолгын дүрм журмынхаа дагуу хүн ам орон сууцны тоолгын аймгийн ажлыг хамгийн өндөр настай түүр сонгогдож ирсэн хамгийн өндөр настай 92 настай Баатрин Хужинц гэсэн энэ буураагаас энэ айл өрхөөсөө бол аймгийн тоолгын ажлыг бол одоо эхлүүлж байна. За энэ хүн ам орон сууцны тоолгын ажлаараа бид бүхэн энэ аймгийн одоо хүн ам иргэдийнхэн аж амьдрал амжиргааг ямар нөхцөлд амьдарч байгаа үзүүлэлтүүдийг судлан хүн амын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага цаашид хэрэгжүүлэх бодлого хэрэгжилтийн төлөвлөлтийг одоо гаргах зорилготойгоор энэ одоо тоолго маань л явагдаж байгаа. За мөн одоо сүүлийн 70 жилд үлдэхээр иргэн маань одоо түүхэн лавлгаагаа үлдээж байгаагаараа маш өндөр ач холбогдолтой юм тоолго болж байгаа. Энэ удаагийн тоолгын ажлыг бас Ахмад уурлуудаас эхэлж одоо бэлэгдлээ удаж эхлүүлж байгаа. Тэрний одоо сонгогдсон Ахмадтан таваана. Ингээд танд бас урт удаа насалж эрүүлэнх байх болтугай гэж бас өрөөё. Танд энэ тэр өрөөд хэмэд батар штрааггүй. За таан чиснуудаа эмэнэ энэ 19 нуна үдэж гаргаад 20 нуна өгтөж аваад ийгээд одоо 10 жилд нэг болдог энэ сайхан тоолгоо эхлүүлэн тоолоод амиг миний энд ингээд ирээд яаж яагаад амиг нэг чинь арай их баяртай байна миний хөлтөд. Баяр нь одоо яг чинь энэ та нартай энэ 10 жил болоод нэг болдог тоолгыг ингээд одоо өнөө жил эхэлж яагаад эхлээд тав өгд манаагаар ингээд надыг бас күндэтгээд ирээд гэрт минь телевизрийнхаа удаа хантаа бүгдөөлн дарагтаа амлалтайгаа нэрээд күндэтгээд миний юуг авч байгаад тоолж байгаад маш их баярлж байна их чинь. За энэ бүх миний Увс аймгийн ард минь энэ юм сайхан тоолгын олон түмэндэн утгад нь нухаатай нухаага нуйж нухааг нь хаалга удаад алгаж күлээж авч ямар нэгэн ажилд нь төвөг өчрөөлөх байгаараа күлээж авч энэ үнд нь тус нэмэрлэхийг өвгнэг чинь калж үрээлж байна хөөхтөөдөм. Одоо манай баг дээр бол 70 өрх тоологдож байгаа 3 тоологчтой. Тэгээд эхний юун дээр өрхөөр бол Эренцэнгийн загэр гэдэг энд айлд ирээд анхны тоолгоо хийж байгаадаа баяртай байна. Өндөр настан манай баг энэ өндөр настан хүн байгаа 83 настай. Иргэдтэй хандаж уриалгах хийх тоологч нарыг очиход гэр орондоо саадгүй нэвтрүүлж идэвхтэй тоолгондоо идэвхтэй оролцохыг уриалж байна. Энэ зөв мэдээлэл өгч бидний ажил тусалтай үзүүлэхийг ард иргэдээсээ хүсэж байна.